Бүгдд нь арай манд. За тэгэхээр хэр төлөө аян замлын 12 дахь дугаар. Өнөөдөр 12 дахь дугаараараа бүгдээрээ асуултанд хариулангаа мөн толон дасгал руугаа илүү гүнзгий орё гэж шийдсэн байгаа. Яг толон дасгалтай холбоод нэлээд асуултууд ирсэн. Тэгэхээр за love leads-тэй холбоотой ихний асуулт ирсэн. Тэр нь болохоор хайрын жагсаалттай. Та бүхэн хайрынхаа жагсаалтыг хэдэн ч удаа бичиж болно. Бид нэр өөрлөгөө өнгөөгөөд дотгошоогоо толон дасгалаа хийгээд өөрийгөө танин мэдэх тусам илүү таны нууцлаг байсан авьяасууд, илүү таны даалд нуугдсан байсан таны үнэн төрх илэрч эхэлдэг. Маска хуулах тусам. Тийм болохоор тэрнтэй чинь яг тохирохуйц таны үнэхээр хүсэж байсан тэр их хүмнийг та хайрын жагсаалтан дээр дахин бичиж болно. За мөн дараагийнх нь нэг зүйл нь хайрын жагсаалт дээр яг та өөртөө 100% үнэнч байжгаад өөрийнхөө хүсэж байгаа эр хүний шинжүүдийг л бичнэ. Магадгүй эмэгтэй хүний бас өөрийнхөө хүсэж байгаа зайны ханижлээ тийм эмэгтэй хүн байвал эмэгтэй өнөө төсөөлж байгаа бичгнэ штэ. Тэгэхгүйгээр хин нэг төсөөлөөд хин нэгэн бодиттой үнийг төсөөлөөд тэр хүний ийм шинжүүд нь ингэж өөрчлөгдөөсэй ч гэж муу тийм байдлаар бичих юм бол буруудна. Яг тэгэхээр та ч гэсэн өөрийнхөө ямарваа нэгэн шинж чанарыг байгаар хүлээж авч чадахгүй байх гэсэн үг. Тэгээд өөрийгөө бас өөрчлөхийг хүсэж ин гэсэн үг. Тэгэхээр тэр чинь үнэн бодтой байж чадахгүй шүү дээ. Та өөртөө үнэнч байж чадахгүй гэсэн үг. Бид нэр хизээч хин нэгнийг өөрчилж чадахгүй. Хизээч хин нэгнийг өөрчилж чадахгүй. Хин нэгэн таныг байгаагаар чинь хүлээн зөвшөөрж хайрлах хүн байдаг. Гэтэл бид нэр хин нэгнийг өөрчилж иж, хин нэгний төлөө өөрийгөө өөрчилж иж хайрлагдана гэж боддог. Энэ бол хамгийн том алдаа. Тийм ч учраас бид нэр 100% сэтгэл хангалуун мэдрэмжийг энэ амьдралаас авч чаддаггүй. Тэгээд дээрэс нь 100% хин нэгнтэй аз жаргалтай бүрэн бүтээн амьдралыг үүсгэж чаддаггүй шалтгаан нь ерөөсөө л нэг нэгээ өөрчлөх гэж оролдог. Эсвэл нэг нэгэндээ зориулж өөрийгөө өөрчлөх гэж оролдог. Ингэх огтхон шаардлага байхгүй. Ээж үр хүүхдээ яг л байгаагаар нь хайрладагтай яг адилхан. Бид ч гэсэн зайныхаа ханижлтай байгаагаар нь хайрладаж байгаагаараа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хүмүүс шүү. За дараагийн асуулт. Хурамч хэрдэлийн талаарх мэдээлэл маш сонирхолтой байсан бол та. Тэгэхээр хурамч хэрдэл гэдгийг ерөнхийдөө бол ойлгосон баг тий. Энэ бол бидний жинхэнэ хэрдэлийн аян замлыг төтлөгч биднэрт туслагч юм аа. Ингэж харах юм бол тэр хүмүүс маш их талархахаар байгааз. Гэхдээ жинхэнэ хэрдэлтэйг хурдан амар амгалан учрыг гэж бодож ивэл хурамч хэрдэлтэй тааралдах нь ер нь элбэг байдаг юм шиг анзаарчихсан. Яг тэр жид төтлөгчүүд ээ. Тэгэхээр хэдийгээр би хурамч хэрдэлийн аян замлыг давж туулмаргүй байна гэж бодож исэн ч гэсэн энэхээр би хэрдэлтэйг хурдан учрах хурдан учрахын тулд хурамч хэрдэлтэйг очих ёстой л би очно гэсэн үг. Тэр хүнээс заавал нэг сурах зүйл байгаад байгаа байхгүй цаанаа. Тэгэхээр нэг бодлын хурамч хэрдэл чинь ч гэсэн таныг тайлдах боломжтой ахна шүү дээ. Тайлдаад та өөрийгөө таньж мэдэх аялалд чинь танд бас тус нэмрээ үзүүлнэ гэсэн үг. Ингэж драматаж те ингэж явж агаад яг жинхэнэ хэрдэлтэйгээ уулзалтаа та ямар ч асуудалгүй ингээд юм нэгэн цайлган үнэн төрхөөр очрол бүр үнэхээр сайхан байх гэж төсөөлөгдсөн өчигдөр. Тийм учраас хуурамч хэрдэл таарсан бол тэр хүмүүстээ баярлах хэрэгтэй. Тэр хүнд ч танд заах их зүйл их байгаа. Танд ч тэр хүнд заах их зүйл байгаа. Тийм учраас энэ хүнээс сурах зүйл их байжээ гэж бодоод сайн сайхныг хүсэх хэрэгтэй. За хуурамч хэрдэлээс сурах хамгийн чухал зүйл гэдэг бол attachment буюу та өөрт тохирохгүй, өөрт хамаарлахгүй, өөрийн биш зүйлдээ үгүй гэж хэлж сурах зүйл байдаг. Та төсөөлөд үзтээ. Өөрийнхөө хувь заяаныхаа нийтлэл гэд бодсон байсан тэр сайхан хүн чинь гэж төсөөлө бодсон байсан хүн чинь биш болж таарвал та тэр хүнийг тавьж явуулахад хэцүү байх болно. Яаж ч утсан те та тэр хүн сэтгэл алдарсан ба та тэр хүнд бүхнээ зориулсан байгаа, дараа тэр хүнийг маш их хүндэлсэн байгаа те. Гэт тодорхой хэмжээнд та хоёр маш сайхан дурсамжуудыг ч гэсэн бүтээсэн байгаа. Гэтэл тэр хүнийг миний хурамч хэрдэл байсан байна. Одоо ингэж жинхэнэ хэрдэл минь ирнэ. Ингэ тавьж явуулах гэхээр мэдээж хэцүү байж таарна. Гэхдээ бид нар хогийг хогийн савнд хийжээч л хогноос сулрана. Бид нар хэрэггүй хуучин муу сайн тавилгыг гаргаж хайж ил таныг гэр сайхан зайтай болно. Тэгээ шин тавилга. Та өөрийнхөө хүссэн өөртөө маш их таалагдсан тавилгаа гэртээ оруулж ич тавина шүү дээ тий. Тийм учраас зоригтойгоор үг гэж хэлж сурах хэрэгтэй. Энийг л сурах гэдэг нь. Хурамч хэрдэл энийг л хамгийн гол нь бид нарт сурах гэжсэн гэсэн үг. Тийм учраас зоригтой үг гэж хэлж сураарай. Ер нь тэгээд таних 9 гаргаас гадна та ер нь ингээд бодоод үзэх хэрэгтэй. Та ингээд дотроо маш сайн сайхан зүйлийг бодоод сайн сайхан ирээдүйг төсөөлөөд тэр хүндээ ингээд
маш нинжин зөөлөн сэтгэлээр хандаад хайрлаад идэл тэр хүнээс чи эргүүлээ тань шиг тийм сайн сайхан зүйл танд ирэхгүй байвал ямар муухай байх вэ те? Та заавал тэрийг хүлцэнгүү төвчиж амьдрах шаардлага байхгүй шүү дээ. Та хэнийг нэг хүндлснийхаа төлөө, хэнийг нэг хайрласныхаа төлөө, магадгүй хин нэгэнд үнэн сэтгэлээ илчилснийхаа төлөө тэр хүнд юу хайрлагдах нь байтугай тэр хүнд доромжлуулбал ямар байх вэ? Энэ бол шудраг бустай. Ийм зүйл бол байх ёсгүй. Та байгаагаараа л хэнийг нь хүндлэгдэж хайрлагдах хэрэгтэй учраас тийм хүн таарах юм бол уучлаарай бушуухан үгүй гэж хэлээд цэг тавиад дуусгах хэрэгтэй. Яа тэгэхээр манай Монгол эмэгтэйчүүд ихэнх нь маш гүргэр байдаг. Тэгээд ийм багасаа бид нар чинь ингээд өөрсдөө бусдыг хайрлаж халамжлах ийм зүйлд сурсан хүмүүс ерөөдөө өөрийгөө маш их золиослох гэдэг. Энэ зүйл бол маш их анзаарэгддэг эмэгтэйчүүдээс ер нь. Тийм учраас өөрийгөө заавал нэг хүнд тохируулж тааруулах гэж те хичээгээд авах шаардлага байхгүй. Тэгэхээр ингээд яаж ч бодсон та ингээд маш сайхан сэтгэл гаргаад тэр хүн рүү сайхан энерги урсгаал сайн сайхан байгаасаа гэж бодож идлөө нөгөө хүн чинь эсрэг таныг доромжлол таныг үзий ядаал те хэлэхгүйгээр хэлээд юу хайрлах юу хүндлэх таны сэтгэл рүү чинь зүгээр хутгах шааж байвал энэ ямар сайхан байх вэ ямар олиг байх вэ таны ирээдүй ямар байх вэ бодоод үзтээ утгагүй шүү дээ те гэтээ тэрнгэн годамжаар дүүрэн нэрээ охид хүүхнүүдийг доромжилдаг уваагүй арчаагүй малнаас толгоон дээр ирчүүд Монголд зөндөө байна энэ хүмүүсээс бид нэр охтуудыгаа, найзуудтайгаа, дүүнэрийгаа, эмэгтэй дүүнэрийгаа хамгаалах хэрэгтэй. Ингэж хамгаалахын тулд бид нар өөрөө өөрсдийг чинь байгаагаар нь хайрлаж чадах тийм эр хүн байдаг шүү. Бид нар хин нэгэнд таалагдахын тулд өөрийгөө золиослох, өөрийгөө өөрчлөх албагүй юм шүү гэдгийг хэлхийг бол маш их хүсэж байна. Тэгээд энэ зүйлд хүрэхийн тулд бид нар талин дасгал гэдэг зүйлийг заавал хийх хэрэгтэй. Талин дасгалын тусламжтайгаар та өөрийнхөө үнэн төр төрхөндөө ойртно. Талин дасгалын тусламжтайгаар та өөрийгөө хайрлаж сурна 100%. Ингээд өөрийгөө хайрлаад 100% сурсан хүнд хувь заяаныхан хань ижил зүн бэлгээр нь ирэх нь дамжиггүй. Яг тэгэхээр монголчууд эрт дээр үесээ зүрэ гэд нэрлээд хамгаалчихсан байна. Тэнгэр судлалт бурхан машиныг намлцсан байна. Квант физикт entanglement гэд бас баталсан байна шүү дээ. Тэгэхээр ийм баталгаа нотлохотой сайхан зүйл байхад битгий өөрсдөө золиослооч. Битгий тийм харанхуй буранхаа арчаагүй ирчүүдэд өөрийгөө зориулаач гэж би хүсэж байна. Бид нэр жишимчгүй бид нар зүгээр л татсан тамхиныхаа шиг гудамжинд хаяхаас зийхгүй ирчүүд маш их байна. Охид бус хүчүүдийг доромжилдаг, тэ гутаан доромжилдаг хүмүүс маш олон байгаа. Энэ хүмүүст бид нар өгөө гэж хэлэх цаг болсон. Эмэгтэйчүүд одоо ер нь бол өөрсдөө хамгаалах цаг нь ирсэн гэж би бодож байна. Бид нар байгаагаараа л хүндлүүлж хайрлагдах эрхтэй. Тийм ёс бус хандж байгаа зүйлийг эмэгтэй хүн заавал хүлцэнгүү төвчээд байх албагүй. Тиймээс бид бүхэн жоохон хатуу байх хэрэгтэй. Тийм. Талин дасгал хийгээд их хөдөл аян замд орсноос хойш ерөнхийдөө би хатуу зүйлнийг баланстай буюу тэнцвэржүүлэх нь аягүй чухал юм байна гэдгийг бас бүр биеэрээ мэдэрсэн. За анх бид нар чинь ингээл өсвөр насны охтууд ихтэй сургуульд ороод ихэнх охтууд ихэнхдээ гой зөөлөн байдаг те. Зөөлөн ээлдэг байдаг. Ингэж явж байгаад бид нар нэг мэтгэл хатуу болсон байдаг. Маш хатуу мөсөн хатан шиг эмхтэй болсон байдаг. Тэр үедээ би бүр гарагаа дөрөд ирчүүдийг үзий ядах сэтгэлийг надад өгөөч гэдэг хотгогийн дуу хүртэлтүүлж ирсэн надад би маш хатуу болсон байсан үе би. Талин дасгал хийгээд өөрийнхөө нинжин зөөлөн сэтгэл рүү ойртох тусмаа би хитрхи зүйлдсэн байсан. Тэнгүүд хатуу зүйлнийг тэнцвэрлэхгүй бол бид явахгүй. Тийм учраас хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөнд байх хэрэгтэй. Ингэжээж бид зөв замаараа явна. Ингэжээж бид зөв хүндээ тийм гэж хэлнэ, буруу хүндээ үгүй гэж хэлж сурна гэсэн үг. Үгүй гэж хэлж сурах бол хуурын чихэр дүлийн аянд одоо учирсан тохиолдол бол маш чухал. Тэрийг сурсан тохиолдолд та тэр хүнтэй заавал удаан суралцаад авах үнэхээр шаардлага байхгүй. Зам чинь маш дүтлэгдлөө харин хогоо гаргаад хайчихсан юм чинь яг уу шинээр таны жинхэнэ ихэрдэл чинь ямар ч драматич гонилж заавж шаардлагагүй тань дээр өөрөө таныг олоод гүгээд ороод ирэх нэ. Тэгэхээр ер нь хорвоо ертөнц биднийг дандаа шалгадаг. Тэгтээ шалгаж байгаа гэдэг нь муу зүйл гэсэн үг биш. Таныг зовоох гээд байгаа гэсэн үг биш. Шаналлах гээд байгаа гэсэн үг биш. Энэ нь зүгээр оюун болор нөхөр энэ шалгалтыг давах нь уу, 2 дугаар ангид орох нь уу, 3 дугаар ангид орох нь уу гэдгийг л шалгаж байгаа хэрэг. Нэг талаасаа та шалгалтыг давах тусмаа хөгжинэ. Энэ танд л хэрэгтэй. Та зөв замаараа явна. Дээрэс нь үгүй гэж хэлж сурна те, тийм гэж хэлж сурна, өөрийгөө таньж сурна гэдэг чинь танд л ашигтай, танд л хэрэгтэй зүйл.
шалгалтыг давахгүйгээр бид нэр хэр яваагаа мэдэхгүй шүү дээ. Мэдэх боломж байхгүй. Тэгэхээр шалгалтанд бол баярлах хэрэгтэй. Хэрвээ та шалгалтаа давж чадахгүй дахиад нэгдүгээр ангид үлдэн гэсэн үг. Дахиад магадгүй хурамч төрдөл шиг тийм хүнтэй уулзраад бас л нөгөө хэцүү өөрийгөө золиослох ч юм уу ингээд юм хүлээлттэй те ингээд хүлээлттэй дээрээс нь ихэрдүүлэх аян замлыг хойш нь татгал зүйл юм гэсэн. Тийм учраас сурах ёстой зүйлээ яг шударгаар нүүр тулаад өөрийнхөө мэдрэмжийг үнэн бодтойгоор мэдрээд сурах хэрэгтэй. Ингэж сурахад талент дасгал маш их хэрэгтэй шүү. Энэ бол хэрэгтэй хэрэггүй үндэ хатуугаар хэлхээс салавч өгч сурах хэрэгтэй гэсэн үг. Ингээд ямар ч лээсэн хурамч хэрдүүл буюу бэлтгэл ангид дүүргэсэн багш нартай талархах хэрэгтэй ахна штэ. Салавч өгч явуулж байгаа ч гэсэн талархаад явуулахад өөрт амар байдаг. Өөрт ч гэсэн зөөлөн байдаг. За тэгэхээр одоо ерөнхийдөө хурамч хэрдүүлийн талаар нэлээд сайн ойлголт авсан гэж бодож байна. Талент дасгал руугаа орцгоё. Талент дасгал бол бидний маш чухал зүйл, маш чухал багж зэвсэг. Бидрийг өөрсдөө бусад муу зүйлүүдээс хамгаалах хамгийн том зэвсэг, тийм үү? Тэгвэл талент дасгал хийцгээе. За өнөөдөр нэг талент дасгал хийх завгүй явсаар агаад би арай гэж нэг имчилгээгээ сууж байна. Тэгэхээр талент дасгал хийх нэг маш чухал сэдв өнөөдөр надад тохиолдсон. Тэр нь юу юм бэ гэхээр өнөөдөр би имлэгээр явж байхад үнэхээр шудраг бус зүйл игдүүцсэн. За ингээд өглөөнөөс хойш ингээд хүмүүс гадаа очирч байгаа байхгүй имлэгийн хаалттай. Гэтэл ингээд өглөө арай эртэрсэн хүмүүс ингээд очрлоо төрүүлээд хаалганы урд ингээд зогсож байгаа штэ. Гэтэл тэр өглөө эрт ирээд 20-30 минут очрлоо зогссон байгаа хүмүүстэй хойно ирсэн хүмүүс маш шудраг бус хандж байгаа. Тэр нь юу вэ гэхээр хаалга онгооход бүгдээрээ 90 найрамдалтай орно шүү гэд орох байтал тэр зүгээр л яг хатуу маш их чихэж дайрж орж байгаа. Бүхэл бүтэн 20 минут тэр өвлийн хүүтэнд зогссон байгаа хүнийг яагаад дөнгөж 3 минут 5 минут ирээд зогсож байгаа хүмүүс хүндлээд оруулж болохгүй гэж тий. Тэр донд чинь хурдан явж чадахгүй хүн байгаа, хөлн өвдсөн хүн байгаа, магадгүй тэрэгэнцэртэй хүн байгаа. Бид нарт нэг нэгээ хүндлэх, хайрлах сэтгэл үнэхээр алга, үнэхээр дутагдсан байна. Үнэхээр шудраг бус байгаа байхгүй юу? Тэгвэл тэр шудраг бус байдал надад амар өвдөөцөл төрүүлж байгаа. Миний ингээд юм уурыг хөдлөх надад нэг муухай мэдрэмж төрүүлж байгаа. Гэтэл зарим хүнд тэр зүйл муухай мэдрэмж төрүүлэхгүй байж болно. Бүр тийм тохиолдол гарсан мэрс ирэх хүмүүс угаасаа л ингэж алалцчихж л ордог шүү дээ. Угаасаа л ийм зүйл байдаг шүү дээ гэд нэг юм тоохгүй байхгүй. Тэнгүү тэр муухай зүйл мэдрэгдэж байгаа энэ зүйл дээрээ би талент дасгал хийх хэрэгтэй гэсэн үг. Энэ нь намайг би өөрөө болохгүй гэсэн үг. Би өөртөө болохгүй байгаа учраас тэр шудраг бус тэр байдал надад игдүүцэл төрүүлсэн гэсэн үг. Ингээд хэдүүлээ хамгийн муухай мэдрэмж төрүүлж байгаа зүйлээ олох нь шүү дээ. Ийм зүйлүүдээс олох нь. За олчлоо тийм үү. Надад болохоор хэдүүл одоо энэ дээр яг талент дасгал хий л та. Хүмүүс нэгэндээ шудраг бус хандж байгаа надад муухай мэдрэмж төрүүлж байна. Хоёр дахь өгүүлбэр нь би өөртөө шудраг бус хандж байгаа учраас надад муухай байна гэж. Тэгээ гурав дахь өгүүлбэр дээр үнэн эсхийг нь өөрөө тодруулна тий. Үнэн үү гэж юурээс асууна. Миний мэдрэмжээр бол би үнэн байсан. Яг тэгэхээр би өөртөө шудраг бус хандж байсан тохиолдлууд надад зөндөө байгаа гэдэг мэдрэмж орж ирж байна. Тэр нь юу юм гэхээр би бусдад маш зөөлөн ханддаг хэрнээсээ өөртөө маш хатуу ханддаг. Энэ бол шудраг бус. Бусад хүмүүс над руу ингэж буруутгаж дайрж яхад би өөрийгөө өмгөөлж нэг ч үг хэлж чаддаггүй хэрнээсээ бусдыг бол хамгаалж би үг хэлэхдээ маш зоригтой байдаг. Хэмтчлэн ингээд юм өөртөө шудраг бус хандж байсан зүйлүүд маань ингээд бидний өмнө ингээд харагдаж байна л да мэдрэгдэж байна. Тэгэхээр шудраг бус ханддаг байсан маань харагдаж байна. Ингээд би ингээд шудраг бус байна уу гэдэг ингүүд ингээд дотроос бас эсэргүүцэл төрдөг. Юу юм гэхээр чи шудраг л шүү дээ гэсэн нэг юм эсэргүүцэх бодол төрж эхэлдэг. Тэр үед болохоор яах юм гэхээр мэдрэмжээ мэдрээд яагаад эсэргүүцээд байгаагаа олно. Эсэргүүцээд байгаа тэр мэдрэмжийг тавьж явуулах сонголтыг хийнэ. Тэгээ бүрэн гүйцэд буюу ингээд юм шудраг бус байдал муухай санагдаад байгаа энэ мэдрэмж чи яавал арилах вэ гэж ерөнхийдөө дөрөв дэх халхан дээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Чамд яг одоо юу хэрэгтэй байна вэ гэж. Яг одоо надад шудраг байх хэрэгтэй байна. Би өөртөө шудраг хандах хэрэгтэй. Өөртөө ч гэсэн жоохон зөөлөн хандъя. Өөрийгөө өмгөөлж хатуу үг хэлж сурыг. Хэмтчлээ ингээд юм өөрийгөө яг юм шудраг байдалтай байхын тулд ямар байлгахыг хүсэж байгаагаа өөртөө өгнө гэсэн. Яг тэр мэдрэмжэн дээрээ очиод шудраг байгаагаар өөртөө зөөлөн ханддгаар өөрийгөө хайрладгаар ингээд төсөөлөд тэр мэдрэмжээ өөртөө өгнө. Гэхдээ зүрхэн дээрээ гараад тавил тэр мэдрэмж айгүй гоё ордог.
Тэгээд ингээ бүрэн 100% ингээ гүйцэд амар амгалан мэдрэмж авч ивэл талент дасгал дуусна. Ингээд болоо. За талент дасгалын гол механизм юу юм гэхээр таны зүрхэнд байгаа муухай мэдрэмжийг олоод гаргана. Ингэж гаргасны дараагаар тэр зайд хүндий зай үлдэн тийм ээ. Тэр цайг өөрийгөө хайрлаж байгаагаар хайраар сайн сайхан энергиэр гой зүйлээр өөрийгөө дүүрдэг гэсэн үг. Ингээд талент дасгал дуусна. Тэгээ маргааш нөгөөдрөөс нь та ингээд талент дасгалтай холбоотой хийсэн энэ зүйлүүдэд алхам бүртээ өөртөө үнэнч байх сонголтыг хийсэн те өөртөө шудраг хандах сонголтыг хийсэн учраас тэгээд тэр өөртөө шудраг хандаад явна. Энэ эерэг дадал болоод танд үлдэн гэсэн. Ингээд өөрийгөө хайрлаж эхэлж байгаа. Тусдаг байх нэ. За тэгэхээр та бүхэн гэртээ талент дасгалаа бичиж хийж байгаа гэдэгт найдаж байна. Ингээд дараа нь талент дасгалтай холбоотой асуудал байвал мөн асуугаарай. За мөн талент дасгалын коучингийн талаар асуулт асууж исэн. Талент дасгалын коучингийг Лизи коуч бол 8 сараас хойш 12 сарын хүртэл Монгол хүмүүстэй хамт ингэж коучинг хийсэн учраас хамгийн туршлагатай коучинг бол Лизи коуч гэж би зөвлөмөр байна. За тэгээд дээрэс нь групп коучинг авч яхад ерөөд өөрийгөө present simple цаг дээр буюу ингэж өөрийгөө надад ийм мэдрэмж төрж байна гэдгээр илэрхийлдэг байхад хангалттай. Тийм өндөр түвшний англи хэл шаардахгүй, дунд түвшин болон бага түвшний англи хэлтэй байхад ерөөд бол коучинг авахд Аяанда Лизи коуч хөтлөөд аваа явцдаг. Дээрээс нь талент дасгал гэдэг бол ийм үг хэллэхээсээ илүү ийм мэдрэмжийн түвшинд явагддаг коучинг буюу тасгалжуулалтууд байдаг учраас заавал ингээл би англи хэлгүй ойлгохгүй бол яана гэж хайх шаардлагагүй. Ялангуяа Лизи коуч маань бол маш мэдрэмжтэй. Тэгээ дээрээс нь монгол хүмүүстэй нэлээд харилцаад ярилцаа сурцсан учраас асуудаг байхаа гэж бодож байна. Тэгээ дээрээс нь шинэ хэсэлт авсан байлээ. Та бүхэн тэгэхээр Лизи коучийг аваарай. Тэгээ талент дасгалын коучинг удахгүй манай Монголд төгсөж одоо коучинг хийж эхлэх байх гэж найдаж байна. Тэгээ тэр хүндээ амжилт хүсье. Монголчууд маань бүгд талент дасгалтаа гарамгаа болчих юм бол өсвөр үеийн охтууд маань, явхад бүсгүүчүүд маань, за мөн ирчүүд маань талент дасгал хийгээс очвол бид нар бүгдээрээ нэг нэгнтэйгээ илдэг зөөлөн сайхан харилцаатай байх боломжтой. Хар яар хийсэн нэг нэгээ хүндлэхгүй тэг яг нэг юм би гэсэн тэр нэг эмнэлгийн хаалгаар нэг ч хүндлээд өвчтөе хүнийч хүндлээд оруулж чадахгүй байгаа энэ сэтгхүүн ухамсарын дараатлыг бид талент дасгалын тусламжтайгаар засах боломжтой. 100% боломжтой. Тийм учраас бүгдээ энэ хүү бичлэгийг subscribe дараад хүмүүс түгээх хүсэж байна. За мөн манай Facebook-ийн сургалтын групп зарласан эрүүлэх хүсвэл биеийнхаа өөрхийг хасна штэ. Тэгэхээр миний болон дотоод чичүүрлийн эмч солонгон эмчийн тусламжтайгаар та бүхэн гитар шиг биеийг орлохыг хүсэж байвал манай Facebook сургалтын группт илсэн ороорой. Шинжлэх ухааны үндэслэлтэй эмч нарын гаргасан зөвлөмжийн дагуу та бүхнийг туурж, галбирчиж өссөн бие орлоход тань бид хоёр туслахад бэлэн байгаа шүү. Ингээд баяртай. Надтай үргэлж хамт идэх маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя.